Хэрвээ та найруулагч Райан Джонсны талаар мэдэхгүй бол тэр бол Star Wars-ийн фэнүүдэд хамгийн их үзэн ядагдсан хүн. Учир нь тэрээр фэнүүдийн хувьд Star Wars франчайзыг сүрүүсэн ангуулах Star Wars The Last Jedi киноны ерөнхий зохиолч болон ерөнхий найруулагчаар ажилласан ирэх юм. Хэдий 2017 онд хийсэн энэхүү киноноос олж муу найруулагч хэмээх нэрийг зүүж байсан ч 19 оны Knives Out-аараа өөрийгөө хангалттай батлан харуулж Оскарын шилдэг зохиолч төрөлд хүртэл нэр дэвшээд амжсан билээ. Бүхэл бүтэн Star Wars хэмээх аврах том франчайзын дараачийн ангийг найруулах асар хариуцлагатай ажилд сонгогдсон хүн гэхээр тэр мэдээж энгийн нэг найруулагч биш байх нь ойлгомжтой. Гэвч тэр сонгогдохоос өмнө ердөө 3 л бүрийн хэмжээний кино найруулж байсан. Тэгвэл яг юу түүнийг Star Wars-ын продюсеруудын хараанд өртгөд хөргсөн юм бол? Тэр шалтгаан бол миний өнөөдөр ярьж өгөх хүсвэл Looper хэмээх түүний яг Star Wars-ыг хийхээс өмнө найруулсан кино нөлөө. Өмнө нь маш бага төсөвтэй 2 инди кино найруулж байсан сургуу найруулагчийн хэний ч өндөр хүлээлт тавиагүй байсан энэхүү sci-fi action төрлийн кино нь 30 сая долларын төсвөөр 176.5 сая $1 орлого олоод ч зогсохгүй Rotten Tomatoes сайтаас 93%, хатуу чанга шүүлтээрээ алдартай Metacritic сайтаас 84% гээд ер нь л маш сайн чанартай киноч болж чадсан, сайн орлоготой хит киноч болж чадсан гэсэн үг. За тэгээ ол юм яриад яах вэ? Киноны хувь явдал руу шууд орцгоё. (2044) онд цаг хугацааны аялал хараахан үүсэж амжаагүй байгаа. Гэвч 30 жилийн дараа буюу 2074 онд аль хэдийнэ үүсчихсэн. Мэдээж тэр нь тийм ч өргөн дэлгэр ашиглагдахгүй бөгөөд томоохон гэмт хэргийн бүлэглүүд л нууцаар ашигладаг. 74 онд цогцснуух нь бараг л боломжгүй учраас алах шаардлагатай хүмүүсээ өнгөрсөн рүү илгээж мэрэгжлийн алуурчдаар алуулан нуулгадаг болжээ. Тэдгээр алуурчдыг Looper гэж дууддаг. Joseph Gordon-Levitt жүжигчний бүтээсэн киноны маань гол дүрийн залуу бол тэдний нэг юм. Гана гэж дуудчихъя. Мэдээж бүхий cyberpunk кинонуудын адил нийгмийн цөөхөн хувийн сайхан амьдарч, бусад хувь нь новшин амьдралтай байх нь ойлгомжтой. Бас нэг сонирхолтой зүйл гэвэл нийт хүн амын 10 гаруй хувь нь телекинетик хүчтэй буюу ер нь бол зүгээр л оюун санаагаараа юмсыг хүлээх хүчтэй. Гэхдээ чаваас зүгээр ганц зоосыг хальт хөөргөх хэмжээний тэгээд нэх онцгой биш гэсэн үг. Зак пост уулзаж байгаа. Яагаад Loop-ийг нь хаачгаж? Анх Looper болохдоо тэд нэгэн гэрээнд гар ивсэг зурдаг. Мэдээж Looper-ууд бол гэмт хэргийн гэрчнэр учраас өөрсдөр нь хүн явуулдаг бүлэглэлийнхэн 30 жилийн дараа тэднийг өөрсдийг нь олж өнгөрсөн рүү явуулдаг. Тэгээ ирээдүгээс ирсэн өөрийнхөө хувилбарыг алснаар ерөнхийдөө тэд ажилласаа чөлөөлөгдөж байна гэсэн үг. Loop хаана гэдэг нь энийг хэлж байгаа юм. Мөнгөн голдмааныхын оронд алтан голдмаанууд ирж амьдралынхаа үлдсэн 30 жилийг юунд санаа зовлтгүй баян цатгалан шоудаж өнгөрөөж болох юм. Looper-ууд маш их мөнгө олдог, маш их завтай. Тиймээсээ ихэнх цагаа мансуурж, шоудаж л өнгөрөөдөг. Өдрүүд инхүү үргэлжилсээр нэгэн шөнө ганааг унтаж байхад нь ажлынхан Сет гэж залуу цонхойг нь тогшиж орж ирээд ирээдүгээс ирсэн өөрийгөө алалгүй явуулчихсан талаараа хэлнэ. Мэдээж ирээдүгээс ирсэн өөрийгөө алах нь амархан сонсогдож байж болох ч яг цагаад болохоор өөрийгөө алах нь тийм ч амархан зүйл биш байх нь ойлгомжтой. Ирээдүйд нэг том босс гарч ирээд бүх Loop-уудыг хааж байгаа гэж тэр надад хэлсэн. Түүнийг Rainmaker гэж дууддаг. Тэгээд дараа нь түүнийг зугатахад би зүгээр л яагаад ч юм юу ч хийж чадаагүй. Яг энэ үеэр Сетийг хайж ажлынх нь өөр Looper-ууд ирэх бөгөөд ганаа хүн чанартай юм болохоор голдмаануудаа хийдэг сейфэндээ түүнийг нуудаг. Дараа нь тэд хамтдаа Abe хэмээх өнөөх захиралтай нь уулзахад Abe-ийн дүрд бидний маш сайн мэдих Dumb and Dumber киноны Harry-гийн дүр тоглодог жүжигчин тоглосон байдаг. But he's not dumb this time. Тэр бол Looper-уудыг ажилуулах зорилгоор ирээдүгээс ирсэн хүн бөгөөд одоо бол бүр хотыг гартаа алтгадаг. Яагаад текст алдаад байна? Өссөд байгаа юм бах та. Тийм байж дээ өссөд байгаа юм байна. Пицца цагалж идэ та.
За тэгэхээр өнөөдрийн имжлэгт би өмнө нь захиалж байсан Мексик пиццагаа дахиад захиалсан байгаа. Угаасаа хэд ч идсэн өөд харгүй гоё пицца. За дээрэс нь онлайнаар буюу Pizza Hut цэгийн эсвэл Pizza Hut-ийн утасны аппликейшнээр Мексик пицца захиалвал 5,000 төгрөгийн хөнгөлөлттэй байгаа юм байна лээ. За тэгээ Мексик пиццагаа идэнгээ бичлэгээ үргэлжлүүлэн үзээрэй. Хурууч нь алхаар цохиж эсвэл янз янзаар чамайг тамлана гэж чи бодож байгаа бах. Гэвч тийм зүйл болохгүй. Чи манай бугуун цагны дэлгүүрээс цаг хулгайлж байсан үеэ сандгүй. Үсээ урдуураа унжуулчихсан, замаалдчихсан, гэхдээ хүчрхэг жаал байсан. Яаж буруу замаар будаа тээж муухай амьдралаар амьдрах гэж байгааг чинь би харсан. Тэгээд би өөрчилчихсэн. Гарт чинь буу ариулж, замыг чинь олж өгсөн. Гулдмаануудынхаа талыг нь цуглуулдгийг чинь би мэднэ. Сэти хаануугааг хэл, эсвэл гулдмаануудаа өг. Цуглуулсан бүхий л мөнгөө чи Сэтийн төлөө золиослно гэж юу? Хэвсний доодох сейф. Код нь 6742. Хөгшин ганаа түүнийг хотоос яв гэж хэлсэн ч тэр гулдмаануудаа авахар гэртээ буцаж ирэхэд нөгөөдүүл нь аль хэдийнэ гэрт нь ирчихсэн байх нь ойлгомжтой. За гинэт юу өөр юм болчихвгээ та нар гайхаж иж магадгүй. Түрүүн ганагийн урд гарч ирсэн хөгшин ганаа мэдээж өөр амьдралаар амьдрсан нь ойлгомжтой. Тэгээд сайн юм болохоор ерөөдөө тэрийг нь л харуулж байгаа юм баггүй. Тэр өөрийнхөө хөгшин үйлбэрийг алж, ажилласаа чөлөөлөгдөн цуглуулсан мөнгөөр хятадд очиод өнөөхөл мансуурч шооддаг амьдралаараа амьдран гэмт хэрэг тутгалдаж, буруу замаар будаа тээсээр эцэст нь амьдралыг нь өөрчлөх эмэгтэйтэй учирсан юм.
За одоо ойлгосон мэт те. Муу тэнийг амтай. Өнгөрч бүл секунд болгон үнцэнтэй. Хурдхан шиг бол. Мөн хөгийн амтаа. Чамайг заавал олно доо. За тэгээ эцэст нэг юм хоёр ганаа тухтай гэх чинь юм ярьж суухад ер нь бол бид хөгшин ганааг яг яагаад өнгөрснөөр буцах болсон шалтгааныг нь ойлгож авдаг. Чивэл алуурчин, хар тамхичин, хуваа хичээсэн амтан. Харин тэр бүсгүй чиний амьдралд орж ирээд бүгдийг өөрчилнө. Ерөнхийдөө бол нөгөө лупиг нь хаах гэж ирсэн нөхдүүд өөрийг нь л аваад явахын оронд их нэрийг нь бас алчихсан юм байна лээ л дээ. Чи Rainmaker гэж сонссноо? Тэр бол хахир хүүтэн мангас. Тэр хаанаас ч юм гинтл гараад ирсэн. 6 сарын дотор 5 хотыг гартаа атгсан гэдлүүд. Гол нь түнд ямар ч туслахуд байгаагүй. Тэр бүгдийг нь ганцаараа хийсэн. Яаж ганцаараа ийн гэж? Тэр бол хэний ч мэддэггүй нууц. Түүний царайг харсан хүнч байдаггүй. Ирүүндээ соривтой багада ээжигээ алуулж байхыг харсан гэх мэт сурхлуудаас өөр юу ч байхгүй. Нэг танил нь Rainmaker-т алуулахаас өмнө Rainmaker-ыг олж болох нэг тоон дараалал хэлсэн бөгөөд тэрийг нь ашиглаж Rainmaker-ыг хүүхэд байхад нь алж эхнэрээ аврахаар өнгөрснөр ирсэн юм байна лээ л дээ. Эхнэртэйгээ хамт танил цаашаа. Наадах чинь чиний л амьдрал. Надад ямар матай юм? Ийхүү зүхтаасаар тэр хөгшин ганаагийн барьчихсан байсан газрын зургнаас урж авсан хэсэгтээ хүрээд ирдэг. За тэгээд бид тэнд киноныхоо дахиад нэг чухал дүр буюу Эмили Блант жүжигчний тоглосон хүүтэйгээ хоёулахна амьдардаг тариалан жипс хүн дүртэй танилцсан. Эсвэгүн буюу эсвүү гэдээ удчихъя. Нэгэн шүн байшингийнх нь урд нэг үл мэдэгдэх хүн ирэхэд ганаа хамгаалах гэж очисон ч нөгөө хүн зүгээр л нэг орон гэргүй хүн байсан байж таарна. Ингиж нэг юм хэдэн өдөр өвсөн дотор нуугдсны эцэст ганаа эсвүүтэй танилцж чаддаг. Нүдэндээ тусаагаад байдаг хар тамхинаасаа бүр шууд хамааралтай болчихсон болохоор хэрэглэхгүй хит онцгоор ингээд өвчих гээд байдаг юм байна лээ л дээ. Заавас дээрэс нь эсвүүгийн хүүтэй бид танилцсан бүр амар ухаантай, амар хөөрхөн хүүхэд байдаг. Түшиг гэдээ удчихъя. Маргааш нь ганаа түнд яг яагаад энд байгаа талаараа бүгдийг тайлбарлаж өгөөд газрын зураг харуулхад өнөөх тоон дараалын учрыг эсв тайлбарлаж өгнө. Эхний 6 орн нь хүүгийнх нь төрсөн өдөр, харин сүүлийн 5 орн нь төрсөн эмнэлгийнх нь med код. Тэгэхээр яг тэр өдөр яг тэр эмнэлэг төрсөн 3 хүүхдийн аль нь Rainmaker байх боломжтой учраас хөгшин ганаа гурвуулыг нь алнаа л гэсэн үг. Гэхдээ яг хамгийн түрүүнд дасна нь Rainmaker байх юм бол манай хүн буцаад эхнэр дээр очиод амар сайхандаа жаргаж болно л доо. Даанч эхний алсан хүүхэд нь Rainmaker биш байж таарад тэр маш ихээр гэмшиж гашуудах нь ойлгомжтой. Эсвэг ганааг хооллож ундалж биеийг нь тэнхрүүлэн гэртээ байлгана. Харин ганаа хөгшин ганааг эрэхт нь хүүг нь хамгаалж өгөн хөгшин ганааг алаад амьдралаа буцааж авна. Deal. Юу хийж байгаа юм? Харилцах төхөөрөмж.
Та хүн алдгүй. Тэгэж хэлж болно. Буугаараа юу? Яасан буутаа болмоор байгаа юм уу? Тий. Буугаар юу их гэж байгаа юм? Муу зүйлсийг болиулна. Чи ээжтэйгээ энд хэр удаж байгаа юм? Тэр миний ээж биш ээ. Жинхэнэ ээжигээ алуулахыг би зогсоож чадаагүй. Би тэгэхэд хангалттай хүчтэй байгаагүй л дээ. Уг нь бол эсвэ тушгийн жинхэнэ ээж мөн л юм байна лээ л дээ. Хүүгээ төрүүлчихэд эрх чөлөөтэй амьдралаа алдмааргүй байсан болохоор эгчдэрээ авчираад өгчихсөн юм байна лээ. Тэгээд түшиг эгчийг нь ээжээ гэж боддог байсан. Эгч нь алуулж эцэстний гэмтэр үүргээ ухамсарлан хүүдээр ирсэн. Хамт тоглож байхдаа түшиг гинэт л та ганаг ганцаараа ингэ харуулж суулгаад байж болохгүй. Тэр адилхан л хүн нойр нь хуржил байгаа хэмээгт нь эсвэ тоохгүй байсан тул огцом ууралдаг. Нэг л өдөр ганаг бууж ирэхэд эсвэгийн өөр нэг лүүпер ирчихсэн байх бөгөөд ганаа түнд гулдмаанаасаа хуваалцах хэмээн тохиролцох гэж оролдсон ч нөгөөхт нь ямар ч тохиролцох шинж алга. Өнөөх бүх хүн амын 10% нь л байдаг телекинетик хүч төшөгт байдаг бөгөөд нэг ялгаан тэр бусдаасаа хэд дахин илүү хүчтэй. Тэр бол Rainmaker. Чи мэдэж байж. Тэр ээжигээ алсан юм байна, тийм үү? Химээгт нь сайн өмжүүлж чадвал тэр буруу замаар явахгүй шүү дээ. Би түүнтэй байгаа цагт тэр хүчээ зөв зүйл зориулна гэж эсүү тайлбарлах гэж оролдсон ш ганаа хүүг алахаар нэгэнтээ шийджээ. Лүпрүүд наашаа ирж байгаа. Хөгшөө үлбэр маань ч ирж байгаа. Машин аваад хурдан зогт. Бүх хүмүүсээ ийшээ цуглуул. Машин дугаа бүх алтыг аваад хүсснээрээ амьдр. Боссыг чинь би зохицуулчихсан. Хүүг алахгүй бол чи бүхнээ алдна. Түүнийг ямар мангас болж хувирахыг нь хараарай. Хүү сайн хүн болно. Put your seatbelt on.
Тэгээд би харсан. Хүүгийнхээ төлөө өөхөх ээжийг, эхнэрийнхээ төлөө алах эр хүнийг, өшөө хорсолдоо шатаж буруу замаар явах гэж буй хүүг. Тэгээд би өөрчилж өгсөн. I'm gonna die one day. I know it, I know it. It's no surprise to this pain. It's wrong. I'll destroy myself just for you.